Муба ТV-д тавтай морил. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Тэгээд нээлт дугаар 2 тусдаа нэг нээлт болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бүгдийн харж байгаагаар би өөртөө fly fishing-ийн combo set хөдөлж авсан. За тэгээд fly fishing гэдэг зүйлийг суралцахаар шийдсэн. Энэ бичлэг маань явж гин үү? За явж гинэ. За тэгээд fly fishing-ийн уурга дамар fly fishing ч одоо дахиад өөрөө уургатай, дамартай, сатуурхтай. За тэгээд толгоо утас гэдэг ойлголттой. За тэгэнгүүтээ нөгөө сочок гэдэг бас газардуулагч гэдэг эдрий ч одоо төгс одоо янз бүрийн нарийн деталууд ихтэй зүйл. Гэхдээ би болохоор миний авсан уурга болохоор ийм. За энд харагдаж байна уу? Ингээд үдэншлээ ингэж харахгүй. Orvis Encounter гэдэг Orvis брендийн Encounter гэдэг ийм combo set бүх юмтайгаа. Энэ дээр нь ингээд өөрөө бүх юу муутайгаа. Сатурк матурктайгаа ийм уурга олж авсан. Тэгээд Reddington гэдэг нэг брэнд. Тэгээд Orvis гэдэг нэг бас брэнд байсан. Тэгээд алийг авах уу гэж бодож жагаад тэгээд интернетээс бас хайгаад тэгсэн чинь Orvis нь болохоор ер нь нөгөө хүмүүсийн нөгөө битсэн байдаг санал байдсан шүү дээ. Тэрэн дээр болохоор айгүй их сайн хандлагатай байхаар за хандлт сайтай байгаа юм чи энийг нь авъя да гэж бодоод авсан байгаа. Тэгээд одоо бол яаж ухсрах, яаж ийх юм хийх нэг ганц л бичлэг үзсэн нөгөө нэг загасчлах сувг гэдэг сувг байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг хэрлэнгээр загасчлаад аялж байгаа. Тэр ахын бичлэгэн дээр нэг ах загасны fly fishing-ийн талаар нэг сургалт баг зэргийн анхны сурвалжлалд зориулсан юм оруулсан байсан. Тэрийг л дөнгөж өглөө майхан твчих та үзээд татаад авсан байсан. Тэгээ үзсэн байгаа. Ямар ч тач хамгийн түрүүнд энэ бүх зүйлээ яг адилхан спиннинг уургатай хийдэгтэй адилхан маш нарийн ингээд сайн хийгээд чанга ингээд хийгээ өгөх ёстой гэдэг заавар хамгийн түрүүнд байсан. Тийм учраас одоо бүгднгийн эхнээс нь бүгдээрээ сурцгаая. Би ч эхнээсээ сурахгүй залхуурч байгаа юм чи Encounter-тай байгаа болохоор ингээд combo set-тэй болохоор чи ингээд би бас янз бүрийн юм дахиж хийх шаардлагагүй ингээл бүх юмтайгаа юм худалдаа авчихсан. Тэр нь надад амар санагдаад. Тэгэхгүй тэгээл бас ямар дамрыг авах уу, ямар уургыг авах уу, ямар сатурк нь байдгийг гэж хэлснээс хүмүүсийн санал нь их амар өндөртэй. Тэгээд тийм бэлэн юм авсан надад амар санагдсан байхгүй юу? За би тэгээ бичлэгээ нийт 3 хэсэгт хувааж хий гэж бодож байна. Эхний ээлжинд урдаа нимфгүйгээр зүгээр каст хийж сурыг. Ямар ч тач нөгөө ингээд холхон шиг шидэж сурыг. За хоол биш юм а гэхэд нэг энэ голын нэг тал хөтөлний шидэж сурыг гэж бодсон. За тэгээд тэрний дараа болохоор нимфтэй шидэж сурыг. Нимфээ бас ингээ хөөрхөн холхон шиг хийх гээд үзье. Тэгээ гурав дахь нь болохоор юу вэ гэхээр байдлаас шалтгаалуулаад нөгөө нэг хийцэн байгаа нимфнийхээ үзүр дээр дахиад нэг нимф залгаа хийжтэй мөлий. Тэгээд ерөнхийдөө ингээ 3 бичлэг болгоод тэгээд дөрөвт нь мэдээж тэгээ үр дүнгээ гаргаж чадах нь уу, загас барьж чадах нь уу гэдгээ хэвлээ үзцгэнэ. За тэгээ ямар ч тач нэг ийм уургатай болсон Orvis Encounter гэдэг. Энэ арай үнийн хувьд боломжийн миний бажетийн хувьд хамгийн тохиромжтой байсан. Миний төсвийн хувьд. Ерөнхийдөө олон хүмүүсээс интернетээс чат хүчээд тэгээ өөрөө ч судлаад ер нь уншсан. Тэгсэн чинь яг зарим хүмүүс болохоор наач жоохон хямдхан уурга байна. Нэг мөс ууг нь үнэтэй уурга авчвал чамд илүү ашигтай гэдэг зөвлөгөө өгсөн. Зарим нь болохоор ер нь энэ дажгуудээ гэдэг бас зөвлөгөө өгсөн. Би ихтэйсэн ямар муухай хатууд авчваа те. Тэгээд ер нь за одоо миний төсвөнд таарж байгаа. Тэгээд хүмүүс чинь гайгүй сайн амтай байгаа юм чи гээд авсан байгаа. Тэгээд ийм 5 нимф авсан. Энэ камер дээр харуулчих. Ийм 5 нимф. Тэгээд надаа энэ fly fishing-ийг сурчвал стример илүү гоё юм шиг санагдаад энэ стримерийг 2 стример авсан. За одоо тэгээ бүгдээрээ эхнээс нь сайхан сурнаа. Миний бичлэгийг ер нь дүүнер их үздэг юм шиг байгаа. Тэгэхээр дүүнер бас ирээдүйд fly fishing-ийг сонирхвол бас гоё юм болов уу гэж бодож байна. Тэгээ энэ талд нь болохоор ийм 5 ширхэг нимф авсан. Энэ 5 нимфийн болохоор нэг зүүн дөрвөн замын hobby fishing дэлгүүрээс. Энэ ханаакийн энэ хайрцаг дотор байгаа энэ 5 нимфийг болохоор мөнгөө уяг ахын 5 дугаар сургуулийн уртлын загаслах дэлгүүрээс авсан. Рапала. За
Тэгээд уургаацсан Рафалагаас авсан. Гадаадаас эрэхтэй авчих гэсэн чинь гадаадд үнэтэй байж тараад тэгсэн чинь харин мөнгө ууг ахтаа ярилцсан чинь арай хямдхан байж таардیں۔ Тэгэхээр за Монгол хүндээ орлого оруулна гэж бодоод оруулсан байгаа. Энэ уурганы нэг сул тал нь юу вэ гэсэн чинь юу юм бэлээ? Нөгөө нэг энэ юм пиавар хараа. Ингээ харагдаж байна уу та нарт? Им пиавар угаад би одоо яг яахаач мэдэхгүй байгаа. За энэ бодвол нөгөө нэг спиннинг уургатай адилхан ингэ сулалт юм байна. Тэгэхээр энийг жоохон сулж жагаад энэ утаснуудаа гүйлгэх баг. Тэгээ мэдээж ийш ингэ оруулах баг. За би оруулчаад эргээд та бүхэнтэй холбогдъё. Тэгээ ер нь миний худалдаж авсан уургид болохоор нэг international олон улсын вебсайтн дээр нь болохоор хүмүүс ер нь анхлан суралцж байгаа хүмүүс тохиромжтой. Тэгээ нөгөө дандаа нэг хүүхдтэйгээ загсанд явж байгаа хүмүүс хүүхдтэй авч өгсөн, айгүй хурдан сурсан, анхан суралцж байгаа хүмүүст их давгүй юм байлээ гэдэг комментууд амар их байхаар нь за тэгэл загаслалч угаасаа л нэг юмаа тэгээ сайжруулаад нэг юм аваад нөгөөх нь муу юм байна гэдгийг мэдрээж дахиад нэг гоёыг авдаг да. Ямар ч тач ихний ээлжинд энийг авчидөө гэдэг шууд шийдэл төрсэн байгаа. Тэгээд тхийн авах болохоор мөнгө ууг авах болохоор гайгүй наа чин бол ямар ч хэмжээний зэвийг том зэвгийг бол хангалттай гаргах чинь. Тулан дээр бол бодлаа. Тэгээ ерөнхийдөө юу тулан дээр болохоор бүр эн чинь нөгөө нэг нэр хэлхээ марчиж 9 фитийн урттай 5-ын даацтай тийм уурга шүү. За би ингээд ямар ч тач бүх юунуудаа гаргаад ирлээ. Тэр юу дүүлээ энэ чи ямар утас гэдэг байгаа лээ? Лидер утас. Лидер энэ утсаа гаргаад ирлээ. Төрүүч утас гэж нэрлэдэг байгаа юм шүү гэлээ. Монголоор. За тэгээд нэг ширхэг юу сонгоод аваа хийч. Тэгээ нийфгүйгээр эхэлж шийд сурыг ихэр чинь. Энд чинь ингээс салаа мултраа өмчдөггүй байх та. Яахад нийфгүйгээр шийд сурах гээд байгаа вэ гэхээр мөнгө ууг ах юу яасан бэхгүй. Нийфэрээ буцаад энэ уургаа санаандгүй зөхиод тэг хуулчих амар аюултай байдсан шүү гэдгийгсэн бэхгүй. Тэгвэл ингээ нийфгүйгээр суурах нь хамаагүйцсэн. Энэ байгааз энэ ингээд эн чинь амар сонирхолтой юм байна хөөе. Энэ ингээд толгоо утас гэдэг юм гинэ. Тэгээ толгоо утас нь болохоор ингээд лидер утас гэдэг төрүүч утас нь. Ингээд эндээс юм бүдүүн. Тэгжсэн ингээд нарийнхан болт юм байна. Ингээд ийш ингээд бүр нарийнхан. За би зүрийг харуулъя заяа. 2 м гаруй урттай юм нарийнхан утас байдаг гэсэн нэрээ нэлээд урт юм. Энэ арай. За энэ камерын дээр харагдаж байна уу? Баруун талынх нь их нарийнхан, зүүн талынх нь их зузаан байгааз ийм утас байд юм байна. Бас их нарийн. За би тэгээд каст хийх бичлэгийг болохоор нэг гадаад хүний бичлэгийг үзсэн. Тэр нь яах ёстой байх ёстой вэ гэсэн байсан чинь ингэсэн байсан. За энэ нэг ногоон утас угааз одоо энэ каст хийх ёстой энэ флай уурганых нь утас. Энэ ногоон утас нь болохоор ер нь нэлийн урт гаргачих гэсэн. Уурганыхаа урттай адилхан хэмжээтэй. За одоо ингээд ястаа сүртэй юм аа. Ингээд одоо уурганыхаа урт энийг арай болоогүй. Дэс ингээд сунгаад. За дахиад нэг сунгаач. За ингээд сунгаад. Ингээд сунгаад. Тэгээд одоо энэ уургатайгаа адилхан хэмжээтэй болсон байгааз тэгж жагаад ерөнхийдөө каст хий гэдэг тийм зөвлөмж байсан. Тэгэхээр одоо хэдүүлээ ингэж байжгаад тэгж жагаад уурганыхаа төв цэгийг олох хэрэгтэй гэсэн. Миний төв цэгчүүд хаана юм бэ? Хүндийн төв гэсэн үг шүү дээ. За энэ дээрээ юм байна. За тэгэнгүүтээ эндээсээ бариад одоо энэ камер руугаа бараг шилжчих болох хаа та. Эндээсээ бариад ингээд шидчих юм уу? За ер нь санаа нь бол тийм юм байна. Ингээд тэгээд 11 цаг 2 цагийн зайтай ингэж хөдлөх ёстой гэсэн. Хамаагүй хойш нь бүр ингэхгүй. Тэгэхгүй яг энүүхэн эндээ ингээ 11 цаг 2 цаг гээд хөдлөхөөр айгуу гоё болно гэсэн. Нэрнгээс айгуу гоё болж байна. Харагдаж байгаа болов би? Амар гоё болд юм байна. За тэгээд нөгөө өглөө үдсэн ахын бичлэг дээр болохоор ингээд энүүхэн эндээ ингээд ингээ хавчиж байгаа ингээ хөдөлгүүл гоё гэсэн.
Гэхдээ миний нэг өөр үзсэн бичлэг дээр болохоор заавал тэгэх шаардлагагүй, ер нь зүгээр ингэж ч болдог гэж уг нь бол хэлсэн байсан бас. Ер нь болдог юм бэ. Ямар гоё кайфтай бэ энэхтэй. Гэхдээ хамгийн гол нь энэ нөгөө уурганы чи үзүүр нэг шулуунд нэг таржектор ингээ байх хэрэгтэй гэсэн. Таржектор хэрэг нэг одоо чиглэл ингэж ийснаас хөп гэж шийдэх юм байна. За тэгвэл энэний жоохон одоо нэг жоохон уртсгаад үзье л та. Одоо тэр уурганы үзээрээс доошоо унсан уургатай адилхан хэмжээтэй. За тэгэнгүүтээ энэ илүү гарсан нь за бас нэг иймэрхүү хэмжээтэй бай гэж тооцъё. Тэгэнгүүтээ энэ ч гайгүй байна уу? Нэг тийм хэцүү биш юм бэ? Тэгээд татхтаа энийг ингэж энэ уургаа ингэж татаадсан. Тэгээд явсан. Явцсан хараа. Энд дэс нөгөө урт чинь байхгүй болцсон. Гэхдээ унсан газар маань арай жоох ойрхон юм байна. За тэгвэл буцаж ингэж татчихсан аа. Энийг нэрээ бас ингэж татах хэрэгтэй биш шүү. Ингээд хоёр гартаа. За ингэнгүүтээ 1 11 2 11 2 11 2 11 2 тэгээ жоох ингэ сунгаад тэгээ жоохон сунгажсаа сав. Болж штэ. Эндээс уртыг би явуулж чадах юм байна. Би ч арай хөөрхөн болоод байгаа юм шүү. За одоо тэгэнгүүтээ энэ гарандаа ингэж хоёр хуруугаа ингэж хийж агаад тэгээ ингэж татчих юм байна зөө. Янз юм байна уу. За одоо ингэж ийм хэмжээтэй уургатайгаа адилхан хэмжээтэй. За дахин явж байгаа. Хөп 1 2 1 2 1 2 1 2 1 жоохс явуулъя. Татлаа. Хэ 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 явуулъя. Сая жоохон муу явчлаа. Саяных фейл алдчихсан шүү. Бодлоо болцсон. Би сая мартчихлаа. Энийг бүр дуусгах юм биш. Би амар их гаргацсан. За дахиад 1 11 зүгийн зүг 2 зүг дахиад за нэг иймэрхүү байх юм байна. Гэтэ өөрхөн явчлаа. Гоё юм байна. Энэ ихтэй өстө 100-тай юм байна. За тэгээ энийг ингэж барьж агаад дандаа спинning шийддэг болохоор шинэ юм сурсан ч өстө гоё юм байна. Миний бичлэг камер унтчихсан биш. За одоо буцаад нөгөө саяны кастинг хийж ирсэн юм руу эргээгээд байна. За нэг хид ингэж нэг каст хийгээд заяа. Тэнгүүтээ сурчгаараа гайгүй болчлоо гэж үзэхээр нимф хийгээд тэгээд татаж үзээ. За тэгээд нөгөө нэг манай үзэгчд дундаас гоё fly fishing мэддэг гоё мундаг загасчтай байх юм бол миний одоо сурж байгаа дээр гоё комент бичээд мобай наа чин болж ийн эн чин болохгүй шүү гэд болж ивэл бас болж байгааг маань хэлээрээ. Тэгвэл их гоё баярлнаа би. За одоо нөгөө 11 цаг 2 цагийнхаа юугаар ингээд за ингээд жоохон явуулаад энэ утас маань хойшоо бүтэн явж байгаа үгүй. Ингээд явах юм шиг байна. Би бол уг нь улам хол явуулмаар байна. Сая бол ихтэй ингээд шах гээд нэг явуулчихлаа шүү дээ. Тэр бол уг нь болохгүй зүйл байх. Тэрэн дээрээс анхаарах хэрэгтэй хаа. За энийг ингээд татаад авчрах нь зөв. Ингэж хамаагүй их татахгүй юм. За 11 цаг 2 цагаа одоо ингэ хийх нь шүү дээ. Ингээ өөрийгөө оруулгаж байна. Тэр сая би өөрийгөө уургыг сатуукаар оруулгасан. Бараг энээс би хол явуулж чадах юм шүү. Энийг ингээд хитрхи яасандаа бараг сая хангалттай болохгүй ингээд буцаж ингээд дугтарчлаа шүү. Дугтарчлаа шүү. Тэгэхээр бараг илүү сайн явуулж чадах юм шиг байна. Ер нь хангалттай энийг илүү гаргацсан байх чинь их болохгүй юм байхгүй юм шүү. За ингээд
Тэгээ бас ингэж яаралтай сайн тэгж яах шаардлага байхгүй гэсэн нэрээ тэрийг мартчихад байна. Энэ Сатурка Аркшаа болтон сайтар хүлээгээд тэгээд нэг хурдан урд юм шиг. Яста мангар хол явсан. Иймэрхүү байдлаар шидэдээ бол асуудалгүй юм байна. Би ихтэй одоо нэг юм ойлгохгүй байхгүй. Яаж загас орсноо мэдх юм? Энэ загасчлалын хувьд. Загас баригдсан үгээ яаж мэдх юм? Энэ нөгөө нэг юугаа унахыг хардсан болов? Энэ утсаа ус руу доошоо унах юм. Уг нь бол strike indicator гэдэг нэг бас нөгөө хөвгчиг юм байдаг юм билээ. Тэрийг аваагүй. Нөхөө мундаг загасд нь ашигладаггүй юм шиг санагдаад байгаа юм. Мундаг болох гэдэг байна шүү дээ. За би яг юун дээр алдаад байгааг ойлгочихлоо. Ингээд хүлээж агаад ингээд гэтээ яг нэг юм болохгүй байна. Тэр яг юу гэдгийг та надад зааж өгөөрэй. Тэгж байгаа л тэр уртлын үзүүр нь доош орохоор нь сөпгүй л татах юм шиг. Яаж татах юм бол ингэж татах юм болов? За окей. Дахиад нэг. Энийг ингэж татахгүй. Энийг ингэж татна. За, энийг анхаарна шүү. Сип. Ястаа сайн явсан. Ингэж харж байгаа л үзүүр нь унахаар нь л сап гэж татах юм зөө. За одоо тэгвэл нийфэ хийх цаг болсон баха. Яана ургаа хуглаа ячих үдээ. За энийг төр зөр энэ тавьчаад нөгөө нэг газардуулагч аваа өрөөд. Юуны загас барих чинь билүү. Нөгөө манай мөнгө уяг ах нааг уурга авахад юу яасан шүү. Урд нь байгаа Сатурк нь Dry Flying Saturk. Тийм учраас живэх гэж жоохон удаж магадгүй. Тийм учраас чи хоёр ширхгийг хамтд нь өлгчөөрэй гэсэн бохгүй юу? Тэгсэн чинь эхний ээлжийн нэгийг л өлгөөд үзье да. За энийг хийх үү? Энийг хий. Арай классик юм уу? Тэгчээд энэ болохгүй байвал доотлолт нь дахиад нэг өөр өнгө хийх. Залгаа зүчдэх үү гэж бодож байна. Өөр чинь одоо миний анхаарах хэрэгтэй зүйл. Уурга хугалчихгүйхэн шиг л. Гэтэ өстой гоё юм байна. Надад зөндөө таалагдж байна. Шууд таалагдаад эхэлчихлээ. Ингээд энэ нарийнх утас ихтэй одоо том загас дийлж гаргаж ирэх болов. Энэ лидер утас гэдэг нь урдаа нарийнхаа хялгас шиг юм байт юм л шүү дээ. Би энэ загас орсноо яаж мэдэх юм бол гэдэг дээр л гайхаад байгаа юм да. За, хийчлээ нийфи. За, нийфи ингээ уйцсан харж байна. Энэ нийфиг ашиглах гэж байна. За. Би нэрээ энэ нөгөө нэг юугаа яахаа мэдэхгүй. Энийг юунаас уйдгаа ойлгодоггүй. Тэгээд ингээд өөрийнхөө зүгээр зүүдэг тэлэнд ингээ уйчаад байгаа шүү дээ. Ингэж байгаа. За, явсан. 1 2 11 цаг 2 цагаа мартцсан. Амар савцсан зогсож байна. Тэгж болохгүй шүү мөн хоёроо. 11 цаг 2 цагаа шууд мартсан. За. 11 цаг 2 цаг гэдгээ мартцөө. Сайхан хойш нуурчсан савцсан зогсож байна. Тэр дахиад алдлаа. Шал өөр болчих чинь нимф хийсэн чи эсвэл зүгээр сандраад байна уу? Өөрийгөө оруулах юм би. Тэ. Орцсон. Ямар сони өөр болчих юм бах та. За энд
Юу үссэн? Үүдүүлээ. Занглаа үссэн. Би ихтэй бас нэг юмыг ойлгохгүй байгаа. Хэрвээ загас барьвал спиннинг чинь бол дамрынхаа хүчээр зүгээр угдсарсаар байгаа л зарим үедээ эргүүлэхгүй, зарим үедээ эргүүлж байгаа л тэгдэж штий. Слайдер одоо яах юм бол? Би одоо өөрөө гараараа бүх зүйлийг тааруулах юм бах та. Гарынхаа мэдрэмжээр. Чи энийгээ тавьчаа. Эст орооцолтод амар юм болчихлоо. За. Нөгөө орооцолтойгоо гаргасан шүү зангилаагаа ямар тач. За 11 цаг 2 цагаа хийсэн. Нэрнгээсээ уурга цогт юм бэ нийфэрээ. Сайн нэг чак гэ цогтлоо. Аюултай байна энэ чи хөөе. Хүчтэй явбал нэг одоо гоё болж байна. Йоо, толгоо. Толгооны ар ток зарж. За ингээ яах юм? Ингээ би юу хөвүүлэх юм уу? Орсноо яаж мэдэх нь л надад нэг л ойлгомжгүй байгаа юм ба. Загас орсныг энд орсон байх үү? За. Зүгээр гоё тайван явъя. Яахгүй. Йой. Яа толгоо зөхөд байгаа болоо. Яагаад? Ингээ хүмүүс ингээ бөөринг ингээ хөдлөхөд идэв юм шиг. Яагаад гэдэг юм бэ? Энд чинь гэхдээ бүр уртлын юу н унаад эхэллээ. Загас орсон юм уу? Хүй! Загас орсон байх хөөе. Эсвэл би одоо яах вэ? Эсвэл энэ нэлээд дээгүүр ингэх юм уу? Өө. Ихээ сонирн болгоо явуулчлаа. За яах вэ? За тэр уртлын үзүүрийн утас маань тэнд явж гин. Тэрийгэл доошоо орохын бүлээх юм шиг байна. Сайн нэг жоохон зуурлаа. Таних загас мөн үү гэж байна. За тэгвэл ингээд дээгэр. Нэг гараач нэг өргөд авах шаардлагагүй. За хамгийн сайн шийдэлт байлаа нимфи маа. Би загас орсноо яаж авах мэдхийл сайн ойлгохгүй байна да. Оо энэ угаасаа амар орооцолцсон явж гинөө. Загас орохооргүй юм чи. Тий. Сурах нь уу? Яанад? Зөндөө занглаа өсчих. Энэ амар юм болжээ. Хөө энэ бүр амар их зангилчих. За энэ ч найдраг болжээ. Энэ утсыг барыг солихоор болчих. Надад ихтэй дахиж лидер утас гэж байхгүй шүү. Ямар балаа юм бэ? Сурах нь уу? Яана одоо. Хооронд нь орооц дуусаар идэл. Оо энэ утсаа энэ доогоор болчихсон. Шивэр нь хөөрхөн ажиллагаатай байв шүү. Чулуу руу оруулж чадах юм. Чулууны хажууд бол ерөөсөө шиж болдгүй юм бэ. Нэг зүйлийг сурч авлаа. За. За, гайгүй гол руу явуулчихлаа. Загас орсоогүй хэрэг яаж мэдх юм? Тэрийг л ойлгохгүй байна да. Оо орцсон. Оо орцсон бай.
Ёо. Ямар цагаас барих ч өгтэй. Оо молт. Оо. Угош маань бэ нү? А бэн. За нэг загас амсуулаа үзчихлээ. Яаж ихтэй орсуугүйг нь мэдхгүй байж. За үзэгчтэй энэ дээр одоо ястаа надад мэрэгэн ухаанаа харилцаагаараа яаж би загас орсноо мэдрэхийн, яаж одоо өөрийгөө харамсахгүй шийдэхийн гэдгийг орооц тэр араа яг л болохгүй. Нийт маань уг нь бол ажилтдаг юм шиг байна. Би ч одоо нөгөө хөвгчтэй спиннингээ хийчихвч арихаар л байна л та үгүй. Тэгээ одоо юмыг зөвөр нь сурах гад үзээд нь штэ уг нь амтхандаа. За ингээд тэнд унцлаа. За ингээд хүүлчихлээ. Орцсон. Орцсон шүү. Орцсон шүү. Сая яг нөгөө нэг үзүүрээ утсан. Буусан. Энэ амар том энэ хараа. Нэг ингэ зурлахын зүг юм болов. Оо, ёстой гоё юм байна. За яаж гарах юм бэ? Чи амар хэцүү биш гаргах нь. Тэр энэ хараа амар хэцүү байна. Яаж ч би энэ талаараа ерөөсө загас татчих үзэж байгаагүй. Яа. Йоо, ичээ ямар түүхтэй дээ. Одоо нэг уртсчок хэвээр хэрэг болох юм байна шүү. Яа. Өө чи гар амир өвдөх юм шүү. Эсвэл миний уурганы бүтцэн жоохон буруу юм уу? Айс хоёр гараараа барих уу ёо. Өнөө шив байхгүй шүү. За яж. Энэ их түүхтэй байна. Энэ би энийг сайн ойлгохгүй байна. Энэ флайт заавал нэг спот хийдэг нэг өөр хүнтэй байгаад идэв. Тэр нь их чухал юм байна. Нөгөө загас барихаар нөгөө хүн ирж туслаад идэв штэ. Тэр нь учиртай л юм байна. Яа, анхны флайн загас маань одоо хүрээхгүй байх та. Амар сүртэл гаргаад идэв. Угаасаа аргагүй байна. Болдгоо. Яа. Сая анхны загас барьлаа. Хөл гартаа хамаг юмтай оролцуулаад. Йой. За тийш ёй. За шиг боли. Тэнд харуулсан зүгээр тавь. Яа. Бичлэг маань явж гин үү? Явж штт. Өө молторцоо өөрөө. За нэг иймэрхүү бандгар зэвэг барьлаа. Сая анхны загас маань бандгар зэвэг байлаа. Том энэ хараа. Том шүү. Ой, за яв. За яв. За анхны зэвэг маань энэ байлаа. Бас болж штэ. Баяртай. Яа янзтай. Сая бол яг нэг үзүүрийн ямар утас нь гэлээ. Шидэлтийн утас гэдэг лөө. Тэр утас нь бол доошоос хомбог гээд алгуулсан утас. Ус руугаа гүнзгий орсон гэх юм уу? Хөөе энэ чи ямар гоё юм бэ? Гэтэ мэдгүй хамаагүй нөгөө шинэ юмар загас барьж байгаа болохоор хамаагүй гоё л байна л да. Сонирхолтой. За тэгэхэд ямар гоё юм бэ? За дахиад эндээш таниахтэй азгүй анх удаа флай хийж барьж идэж байгаа хүнд баригдсан. Загас яаж орсныг ойлгож чадахгүй байна. Энийг яаж ойлгох вэ? Энэ юу н усан дотроо зогсох хэрэгтэй юм шиг байна те. Зөв манайхаа усан дотроо зогсох зөв. Одоо бүр амар ихтэйхэн болоод тах юм. Оо бүр амар хол явлаа штэ. Хөөсөн дээр очлоо штэ. Нэг ингээд ингэж шидээдсэн болд юм ш нэрээ. Ингүүтээ ингээд энэ чи амар юм байна. Ингээд шидчихмээр юм байна. Янз бүр болгож спрей хийжсэнээс. Энэ хараа ингүүтээ ингээд тэгээ ингээд
Тэр ингэ болж энэ саяхтай арай болсон. Ингэдэг нь ихтэй ямар өчтэй юм бол заагч ингэж үзүүрээ уцаа ингэ сайн анзаард юм болов. За одоо эндээс биш үү? Эндээс ингэнгүүтээ ингээд ингэчил та. Бараг болж ш. Тэ арай болсон. Ингээ харсан тавтаад мэ. Тэр. Зөндөө хол. Боломжийн. Одоо орсуугүйгээл мэдээс олчмаар байна. Би сураадах шиг байна. Цэлсэн. Амар. Тэгэл болохгүй байгаа гэсэн юм аа. Тэг болохгүй байхад нь үргэлжлүүлээ гэсэн чинь. Анх спинниг сурж байхад амар оролцолтолдог ш. Дамарны нөгөө иргэдэг утас сураадаг юм биш үү? Тэрнийхэн доогуур оруулчих. Тэгэхээр нөгөө бүр яг үндсэн эргүүлдэг юунд очиод өгдөглээ. Нөлөөн дээр очиод тэгээд ч заруу утгаалцсан юм. Тэгээ уйлаад спинниг сурах гэж өдөржин юм болчихсон ш. Тэгээ нэг эцсийн загас барьж ижүүлээ. Хэдүүлээ нэг ойроос хараад үзье л та. Ер нь яг ямар хөө юм болж байгаа. Би энэ ингээ явж байгаа л тэр урд байгаа юм багаад тэр доошоо орохоор загас орж ийн гэж ойлгох гэдэг. Өөр одоо энэ чинь ойлгох боломж байхгүй юм шүү. Одоо өстө гоё шийдээ сурчлаа би. За энэ камернаас гарчих. Тэгж жагаад нэг. За тэгэхээр яг гоё явлаа. Чулуун тэгэлсэн үү? Зүрхт сая унсан. Тэгээ мэдэрсэн. Би сая мэдэрсэн. Алдсан. Сая яг мэдэрсэн бүр. Болоод энэ хөө. Болоод энэ шүү. Бүр хол шидэж чадлаа. Яа гоё юм да. Болоод энэ да. За энэ яахгүй шүү. За эндээс шууд ингэ шидсэндээ ч болчих. Нэг татаал болоо. За. Ингээл нэг шидчихэд бол болж л байна. Нэг аашаашаа саваадахгүйгээр. Өөрийгөө ингэж авахч чадах юм аа. Дахиад барих тэр мэдрэмжийг авчмаарах юм. Үзэгчдэд ихтэй энэ загас орж байгааг нь мэддэхгүй болохоор үзэхэд жоохон урамгүй юм уу? Юу гэж бодож байна? За. Тэгэхээр гоё унгаалаа. Орц. Амар мэдэгдэж байна. Саяных бол амар мэдэгдсэн сая бол. Энийг л ингэж татах аргаал олох хэрэгтэй байгаа тийм. Хадран тэгнэ тэр. Айгуу чимчигнээд мэдэгдсэн. За янзтай. Хоёр дахь загсаа барьсан шүү. Энэ бол жижигхэн загас болохоор хөөрхөн гараад ирэх юм байна. За. Найзгаа салгана. Fly fishing-ээр барьсан хоёр дахь загас. Мултарсан уу? Мултраагүй. Мултруу. Хөөрхөн хадран. Баяртай. Чам харуулахгүй. Юу. Эсвэл амар мэдрэгдэж байна. Эсвэл бас мэдрэмжээр нь татчихж болох юм байна. Заавал сатурка хараад тахгүй. Жохон чанга байх юм бол. Тийм үү? Зөв үү манайхаа? За, ингэж татчихсан аа. Тагшаа. Хөөбэй. За, гоё унлаа.
Нэлээд цаана л унаад байгаа үг нь. Ой тэр хараа. Таних оролцолтохоо. Амар оролцсон. Тонтог гээд. Гэтэ энийг ингэ шидснийхээ дараа ингэ бариад ахын зөв үү эсвэл ингэ сул орхичих нь зөв үү? Аль нь зөв бэ? Сайн нэг загас оролдож байгаа юм шиг бас. Оо ард чулуу байна. Биш ээ, мод байна. Мод барыг таслаа эзэн үгүй. Харъя да. Барыг тэглээ. Биш яг ард модон таслаа ийц. Ард хөп гээд дуурсан бохгүй. Яг тэгсэн. Ингэдэм байх шүү хүмүүсээ. За өөр газар руу барыг явъя да. За үзэгчдээ эргэн тавтаа морил. Сая нөгөө үзүүрийн утас маань тасарчсан. Лид утас гэдэг маань. Тийм учраас одоо нэг интернет дээрээс үзсэн юм турш үзээдхээ. Одоо энэ дэгээ биш үү? Энэ дэгээнийхээ урд дахиж сатург уяад тэгээ үзүүрт нь дахиад нэг нимф үйчт юм байлээ. Тэгээ хоёр нимф ихээр арай хүндрээд сайн юм шиг байлээ. Ингээд залгачлаа. Эхнийх нь уурга нимф нь ийм нимф. Үзүүр дээр нь шууд ингээд залгачт юм байлээ. Дараагийнх нь болохоор бас улаан сүлтэй ногоон биетэй нимф. Саяны тасрагдагч нь болохоор хар биетэй байхгүй. За тэгээ одоо энэ доошоо шидэл яваал үзье да. За ерөнхийдөө бол бүр шидэж чадахгүй байснаа бодоход бол одоо шидээ сурчлаа. Тэгэхээр ч бас давуу тал. Ёо диспинийг халбага дээр шидчихсэн бол тэр хадны ёроол руу шиднэ. Тэгэж удаа шидэж байна. Одоо л ингэ чулуун мөргөж байгаа нь амар мэдрэгд юм байна. За тэгээ гацчлаа. Хөөбэ. Хайж явах уртулгая. Хөөбэ. Хайж явах уртулгая. Хөөбэ. За яг л өссөн газараа бол аваачлаа. Чулуун мөргөж байгаа нь бол айгүй сайн мэдрэгд юм. Яа, өөрийгөө оруулах юм аа. Яа. Салхин дүү эсвэл ёо. Хоёр нимф бол хамаагүй хүнд болт юм байна. Спининг уургаар бол энийг юм чи амар хөнгөн санагдаж штэ. Тэгсэн чи яалтч флай уурган дээр бол юун хөнгөн. Амар хүнд санагддаг юм шиг. Хол нэг сунгаад. Ингээ хоорондоо ингэж орооцолчдаг. Энэ өстэй нийт. Одоо анх удаага энийг орооцолтууд үзлээ. Ер нь залхуурж ерөөсөө болохгүй мэн. Их л нямбай л байх ёстой мэн байнгын. Тэгэхгүй бол орооцолт хавилтай. Байнга л гоё нямбай зэгцтэй. Тэгж загсчлахгүй бол. Зя. Нэг юмтай орооцолтод мод аваа гараад ирлээ. Эсвэл би хоёр нимфийн хооронд нь арай ойрхон үйдсэн үү? Юу гэж бодож байна? За яг өнөөдөртөө ингээл туршаал үзчихье. Гэтэ бас тэгэл тухайн үеийн мэдрэмжээсээ л ахалтөө. Дөрөн байхгүй. За гоё л газар буулаа. Уг нь бол Тэстэй гоё чимчгэнсэн. Тэр тэр загас орсон байна. Мэдэгдэм байна. Үй, молт. Яа, гоё. За зүгээр штэ. Зарим үед ч одоо хөөгчтэй шидэхэд буугаал авдсан штэ. Тэнтгээ адилхан одоо буугаал авах тохиолдол байж болмоор юм. За. Яй. Өөрийгөө дахиад яа. Дахиад шахуурд ажиллаа. Амар өвчий. За
Зөвл яах вэ дажгүй хол юм. Энэ одоо ингэж доош явангуудаа нимфийн тэнд яваад энэ цатурк ингэж сул үлдээд байгаа шүү дээ. Энэ зөв үгүй юу гэдэг л надад их сонирн байгаа тань. Яа, өөрийгөө оруулах юм аа. Яа. Салхин дөө эсвэл ёо. Чимуугаа өгдөх юм тэгээд яах. Энэ өстэй нийт. Одоо анх удаага энийг орооцолтууд үзлээ. Ер нь залхуурж ерөөсөө болохгүй мэн. Их л нямбай л байх ёстой мэн байнгын. Тэгэхгүй бол орооцолдох аюултай. Байнга л гоё нямбай зэгцтэй. Тэгж загсчлахгүй бол. Зя. Нэг юмтай орооцолтоод мод аваагаад ирлээ. Эсвэл би хоёр нимфийн хооронд нь арай ойрхон үйдсэн үү? Юу гэж бодож байна? За яг өнөөдөртөө ингээл туршаал үзчихье. Гэтэ бас тэгэл тухайн үеийн мэдрэмжээсээ л ахалтөө. Дөрөм мөрөн байхгүй. За. Гоё л газар буулаа. Уг нь бол. Өөртөө гоё чимчгэнсэн. Тэр тэр загас орсон байна. Мэдэгдэм байна. Үй, молт. Яа, гоё. За зүгээр штэ. Өгөөшнүүд маань байна, хоёлаа байна. Хүчтэй зоох нь бас их чухал юм байна. Би ерөөсөө зоож чадахгүй байна. Зарим үед ч одоо хөөгчтэй шидэхэд буугаал авдсан штэ. Тэнтгээ адилхан одоо буугаал авах тохиолдол байж боломоор юм. За. Яй. Өөрийгөө дахиад яа. Дахиад шахуурд айчлаа. Амар үгүй. Орцсонгүй юу? Орооцолчлаа. Одоо ихтэй ийм үедийг яаж флай уургыг яаж энэ орооцолтоноос нь салгах юм бол тасалгаар чинь ч одоо энийгээ таслаа хийчихнэ үстэй. Тэр ч амар зардалтай тасард юм шүү. Би ихтэй гэж орооцолт дуулмааргүй байх юм гэж бас. Энийг хэлэхэд хэцүү орооцолчжээ. За яаж салах вэ? Яа. За ямар ч юм битээ. Яах ёстой вэ? За үзэгчдээ баларсан. Хоёр ширхэг нимф тасцсан. Зөрүүлийн хоёр ширхэг шал өөр нимф хийсэн. Харах уу? Ийм нимф. Энэ нимф нь болохоор яг нэг замаг шиг юм байна. Нэг ер нь тоож идэх болов гэдэг тэр их гайхаж. Замаг байл гэж бодох загас. Нэг жижиг ямартайч барьлаа. Яг эндээс хөдлөхөд камера унтраацсан байжсэн чинь жижиг хадран баригчлаа. Ямартайч боломжийн болж шүү. Нэг арайшгэ. За нэг юм жижиг хадран барьлаа. Явуулчих. Нөөчгөө. За ингээ гаргаад. За үзэгчтэй тэгээд нэг хэсэг амарж агаад амрангаа камеруудаа цэнгэлж байгаад тэгээд загасчлаа үргэлжлүүлэе гэж бодлоо. Ямартай ч хэдийг барьсан. Тэгээ үргэлжлүүлээд нэг ганц хоёрыг барих сонирхол байна. Яг нэг орсны дараа загсаа татаж гаргаж ирэх нь бас нэг амар том юм байна. Чадвар их шаарддаг юм байна. Тэгэхээр тэр мэдрэмжийг бас дахиад аммаар байна. Жижиг хадран болч яг сугттай гараад ирэх юм. Юу болохоор томхон зэвийг хамгийн ихэнд барьсан шиг зэвийг бол ерөнхийд жоохон чадвар шаардах юм байна. Тэгээд тэр мэдрэмжийг авахын тулд жоохон хүлээх хэрэгтэй болтой. Дахиад бичлэг маань үргэлжлэнэ гэж найдаж байна. Амжилт. Хэн байцхан үзэгчтэй. Нэг хэсэг амарч аваад хамаг юмаа цэнгэлж аваад одоо нэг дахиад нэг
флайераа нэг ганц загас барихын төлөө энд ирлээ. Хичээе. Шууд орооцолчихж байгаа юм. Орооцолчлоо. Оо ямар мяа юм. Оо. За юунд тасарчваа. Оо ингээд мяа юм аа ингэ тасраад хоёр ниф байхгүй ингээд. За дахиад нэг ниф хийсэн. Инженер нифээр нь тастаад ивэл ингээд жижиг болох юм шүү дээ. За нэг юмтай бас орооцолцсон. Болооч дээ. Ямар мяа юм бэ. За дахиад мулт. Дахиад таслаа хийсэн. Йоо. Ямар амар зангуутай газар вэ. Энд орооцолцсон. Яа, стонер. Шани юм аа. Орооцолтой дээ. Зя, флай фишингээ буцаа оролдоно. Манай нийт маань задарчжээ энд. Гайгүй байх гэж найдаа да. Тэгээ нөгөөх нь болохоор энэ хоёр нийфэр үзнэ. За өчтөр ерөнхийдөө бол ерөнхий кастаа сурсан. Өнөөдөр болохоор яг чадж гин үгүй юу, болж гин үг болохгүй юу гэдгээ дахиад нэг үзэхээр ганц 2 цаг оролдё. Тэгээ яг гоё энд л загас байгаа бах таа гэсэн ойлголттой харьяага олцсон учраас загас сурах боломжтой байх гэж найдаж байна. Тэгээ бүгдээрээ харцгаая. За энийг уцсахж байгаад Оба. За гой харгаан дээрээ буулгаад тэгээд жоохон жаашлуулах нь хэрэгтэй юм байна. Өөрөө жоох уг нь урагшламааргүй байдаг. За урагшилчлаа. За ерөн шидэлт маань давгүй болсон байгаа шүү дээ. Харагдчихэв. Яагаад загас авахгүй байна? Энэ бол яг загас байх байрлалаа. Мөнөөсөө мөн байх явгүй. Ямар сони юм бэ? Ийм гоё газар загас байхгүй гэж баймааргүй. Орс. Яа. Орсон шүү. Юм бодоод явжсэн ч орчлоо. Хүчлэг явж шүү. Шгүүд. Йоо эцэстний ямар удаа хүлээвэ. Хин флайер загсаа ингэж гаргаж ирэх нь хамгийн гоё юм билээ. Ингээ хүлээгээд. Оо ямар том хадрам бэ? Зөндөө том хадрам шүү дээ. Энд чи сэртэнгүүд игээтэй байгаа би. Өөх. Хой том хадраа авлаа. Хараа. Шууд мултарчлаа. Зя. Флайер версн 4 дэх загас. Яг өргөхөр. Баярлалаа. Йоо, ашгүй нэг баярлалаа. За тэгээд флай загсчлалын эхний бичлэг маань энэ өрөөд өндөрлөө. Энэхүү бичлэгээр маш олон алдаатай зүйлс гаргалаа, оноотой зүйлс гаргалаа гэж бодож байна. Олон жилийн туршлагатай сайн загсчлал байх юм бол үзэгчд маань санал бодлоо хуваалцаад коммент хэсгээр үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзсан гэдэгт найдаж байна. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. Угаат би тавтай